За мэдээж хэрэг ханган нийлтийн одоо компанид чиглэл рүү үйл ажиллагаа явуулж байгаа компанидын хувьд бас мэдээж хэрэг татан авалт болон компанитай хамтран ажлууд бол нэлээд чухал байдаг. Тэгэхээр ер нь уул уурхайн салбарын өсөлтөөс таны сая дурдсанчлан өсөлтөө байх төлөвтэй байгаа гэдэг утгаараа танай компанийн хувьд бас ирэх 2-3 жилийн хугацаанд компанийн хувьд ямар гол стратегиудыг баримтлан ажиллахаар болов? Манай компани хувьд гэх юм бол гадаад харилцагч буюу одоо тийм Волволын брэндтэй бол голчлоо харилцаж байгаа. Тэгээд уул уурхайн тос тослооны материалын дотор маш олон төрөл сегменттэй байдаг. Тэгээд манай компани хувьд гэх юм бол эхний ээлжинд 5-6 нэр төрлийн ерөнхийдөө уул уурхайн тос тослооны материалыг оруулж ирээд салбарынхаа хөгжилтөд уялдуулан энэхүү төрлөөг бол бид нар 5 жилээр хараад 5 үе шаттайгаар ерөнхийдөө бол тос тослооны материалынхаа сегментийг илүү нэмэгдүүлэх талын бодлого ерөнхийдөө баримталж ажиллаж байгаа. Үүнээсээ гадна зөвхөн тус туслагын материал гэхгүй манай компани маань уул уурхайд хэрэгцээтэй сэлбэг хэрэгсэл, за дээрээс нь дугуй, газартай харьцах хэд ангиуд, дээрээс нь батарей, аккумулятор гэх ерөнхийдөө сэлбэг хэрэгслүүдийг давхар бас борлуулах ерөнхийдөө төлөвлөгөөтэй байх. За олон улсын байгууллагууд уул уурхай салбарын өсөлтөд бас нэлээдгүй эерэг одоо төсөөлөлт юмшүүдэд одоо яг энэ онд бол эх онд эдийн засгийн өсөлтөд бас уул уурхай салбарын түлхэц нэлээдгүй өндөр байх юм төлөвийг ажиглаж байгаа. За мэдээж хэрэг уул уурхай салбарын одоо өсөлт өндөр байхын одоо хэрээр бас яг энэ чиглэл рүү үйл ажиллагаа хийж байгаа танай компанийн хувьд бас өсөлт хэрэг хамгаалах бол гэж харж байна. Цаашдаа бас бүтээгдэхүүний төрөлжилт болон одоо олон улсын компаниудтай хамтран ажиллах боломжийг бас ямар байдлаар судалж байгаа бол? Манай компанийн хувьд гэх юм бол өсөлтийг ерөнхийдөө жил болгон дээр компанийн хувьд болон дотоодын зах зээл дээр 10-20% дээр ерөнхийдөө бол харж ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд дээр ч гэсэн бид нар хүчин чадал болон татаа авалтынхаа хэмжээг энэ хэмжээгээр ерөнхийдөө нэмэгдүүлэн ажил төлөвлөлттэй байна. Дотоодынхоо уул уурхайн хөгжлийг ерөнхийдөө юу гэж харж байгаа юм бол за манай төрөөс ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа алсын хараа 20-50 болон одоо өнөөдрөх одоо тэг шинэхэн мэдээ гарч байгааг харахад бол 5-7 нүүрсний уурхаагаас гашуун сухатын бомб хүртэл ерөнхийдөө хос зэрэгтэй ерөнхийдөө төмөр замыг бид нар барьж эхлэх үйл ажиллагаа эхэлж байгаа. Үүний хүрээнд бол ерөнхийдөө Монголын маань нүүрсний экспорт 30 орчим хувиар ерөнхийдөө нэмэгдэх сайшаалтай ерөнхийдөө бол хувь харагдж байгаа учраас ерөнхийдөө бид нар ч гэсэн энэнийхээ үйл ажиллагааг одоо уул уурхайхаа үйл ажиллагааг дэмжин ерөнхийдөө ажиллаж өөрсдийнхөө үйл ажиллагааг төлөвлөж байгаа.